За бүгдээрээ сайн байцгаана уу? За өдрийн энэ удаагийн уншлагыг эхлэх гэж байна. За 3 төрлийн сонголтоос сонгоод тэгээд энэ удаагийн уншлагын одоо сэдв нь тэр хүн таны талаар юу гэж бодож байна вэ гэдэг сэдвтэй. Тэр хүн таны талаар юу гэж бодож байна вэ гэдэг сэдвтэй тийм уншлага хийх гэж. За нар тусаад сүүдэр ороод энэний төгсөх гэж бас их ажилтай юм аа. За тэгээд нэг сонгох жоохон хугацаа өгöd. Яагаад сонгох хугацаа? За одоо сонгоцсон байхаа гэж бодоод ингээд уншлахын дээрээ. За нэгдүгээр группийн уншлага эхлэх гэж байна. За нэгдүгээр группийн уншлага нэг гоё үзэсгэлэнтэй хөргөн бүсгүй сонгожээ. Стикер нь. За тэгээд Romance and Love гэдэг хөзрөөс сонголтын хөзөр хийсэн байгаа өнөөдөр. Хүмүүс их хвчлэн л одоо нөгөө хайр дурлалын сэдвтэй. Тэр намайг юу гэж бодож байна вэ гэж ингэж сонсож байгаа баха гэж бодож байна. За Star гэдэг хөзөр сонгожээ. Star од. За энэ дээр болохоор Your Hope and Optimism are powerful love magnet for you right now. За таны итгэл найдвар өөдрөг үзэл яг одоо таны хувьд хүчтэй хайрын одоо соронз болж байна гинэ. Та нэг гэсэндээ итгэл гэж юм те. Таны итгэсэн итгэл найдвар чинь хайрын соронз болж байна гэсэн хөзөр сонгочээ. За их л гоё хөзөр сонгосон байна. За тэгээд одоо таны бодож байгаа тэр хүний одоогийн нөхцөл байдал яг ямар хөө байна вэ гэж үзье. Таны бодож байгаа тэр хүний одоогийн нөхцөл байдал нь. Таны бодож байгаа одоогийн байдлаар за баяр хөөртэй гэр бүлтэйгээ юм найз нөхдөдөө баяр хөөртэй аз жаргалтай байна. Тэр хүн яг одоогийн байдал нь болохоор за сайхан их чөлөөтэй таваараа дөрөв их сайхан одоо ажил хөдөлмөрөд шагнал юу гэдгийг одоо нэг үр дүнгээ хүртсэн маягтай тааламжтай байна. За энэ үзрийг дадлахгүй бол YouTube-ээс бас хаагдана гэж. За тэгэл бүх юмны эхлэлийн цэг дээр гараан дээр одоо нэг тодорхой хэмжээний одоо ингэдэг байгаа байхгүй юу? Одоо нэг зорьсон ажил нь ингээ бүтэмжтэй болоод баяр хөөр тэмдэглээд найз нөхдөйгээ юм уу гэр бүлтэйгээ юм уу ингээ баяр хөөртэй тэмдэглээд эндээсээ ахаад одоо нэг шин шатандаа гарна гэдэг шиг тиймэрхүү нөхцөл байдал дээр байгаа байхгүй шин төсөл эхлүүлж байгаа юм уу шин одоо нэг өөр нэг юм бол одоо бүтээж болгох хүсэлтэй тэр шатандаа одоо нэг
тодорхой хэмжээний үр дүнд хүрчээд дахин дараагийн шатандаа гарч байгаа гэсэн үг байхгүй юу? За тэрэн дээр нэлээд ийм байр суурийг олох нэлээд их тийм том зорилготой байна. Энэ одоо энэ эхлүүлж байгаа энэ ажил маань бол одоо нэлээд бас өндөр түвшинд байр суурьтай бас одоо нэг томор энийг хийснээр одоо ч нэг томорно гэж бодож байгаа байхгүй юу? За одоогийнх нь нөхцөл байдал тэр хүнд бол иймэрхүү байна. Нэг зорьсон жижиг зорилтынхоо одоо эхний үе шатаад аваад ингээд нэг баяр хөөртэй найз нөхдөд юм уу гэр бүлээрээ баяр хөөртэй. За одоо дараагийн үе шатандаа гараад тэгнэ ингэнэ гэд яг тийм эхлэлийн цэг дээр. Тэгээд энэ ажил нь өөрийг нь аягүй өндөрлөгт яваачнаа нэлээд хүчрхэг болгоно боо гэж бодож байгаа. Тийм яг цаг үе дээр байна. За тэр хүн таны тухай юу гэж бодож байна вэ гэд гол сэдв. Тэр хүн таныг аягүй тийм хүчрхэг бие даасан бас тийм өөртөө ихтэй эмэгтэй гэж бодож шүү. Бие даасан өөртөө ихтэй. Одоо нэг баяр баясгалантай тийм шийдэмгий бүсгүй гэж бодож байна. Бүсгүй ч юм уу, бүс залуу ч юм уу гэж бодож байна. За sword. Дөрвийн sword гэдэг үзэр маань болохоор одоо ирээдүгээ эргэцүүлэн бодож байхгүй юу? Ирээдүгээ эргэцүүлэн бодож юм. Нилээн ирээдүйн тухай одоо юу гэж хэлмээр юм бэ? Одоо тийм өнөө маргаашаа боддог биш, одоо нөгөө алсын зорилготой, алсын бодолтой тэг яг тэгж алсын бодолтой, алсын зорилготой хүн ирээдүгээ төлөвлөж байгаа тийм. Тийм одоо тийм өнөө маргаашийн бодолтой биш, айгүй алс ирээдүгээ боддог тийм төлөвлөгөөтэй тооцоотой одоо хариуцлагатай хүн гэж бодож байна. Одоо нэгсэндээ бодлогогүй үйлдэл хийдэг тийм хөнгөн шингэн маягийн тийм хүн бол биш ээ. Ер нь өөртөө ихтэй, байр суурьтай, шийдэмгий, ирээдүйдээ одоо тийм төлөвлөгөөтэй ханддаг тийм юу хүн л гэж бодоод байна л да. Тэгээ бие даасан хүн тий. Бас таныг бас гэр бүлээ. За та гэр бүлийнхаа хүнийг үдсэн байх магадлалтай. Эсвэл гэр бүлийнхаа нөхрийгөө ч юм уу эхнэрийгөө үдсэн байх магадлалтай. Эсвэл одоо гэр бүл болохоор төлөвлөж байгаа хүнээ бас энэ дээр бодсон байх магадлал өндөр байна. Ерөөсөө өстө маш гайхамшигтай өөдрөгөөр их л гоёор бодод юм байна да. Та тэр хүний хувьд бол ерөөсөө маш гоё хүн болж таарж байна шүү. Ер нь бол гэр бүл маань гэдэг юм уу, эсвэл гэр бүлийн минь одоо гэр бүл болох хүн маань ч гэж боддог юм уу. Хэрв хин нэгэнтэй гэрлэж сууж амьдрнаа гэх юм бол одоо таныг сонгоно гэж бодож байгаа байхгүй юу. Одоо тэрнээс өөр одоо сонголт бол байхгүй гэд тэр нөхөрч бай, эхнэрч бай тэгэж бодож байгаа. Та хэрв хэн нэгэнтэй үерхэд найзалж нөхөрлөд явж байгаа бол тэр хүн таны талаар айгүй юм өөдрөг бүрөөсөө хамгийн гоёор тийм бодож байгаа байхгүй юу. Аливаа юм төлөвлөгөөтэй тийм өөдрөг тэгээд ерөөсөө тийм тооцоолгүй гинэн үйлдэл хийдгүү. Тэгээд
тийм айгүй гоё тийм бие даасан одоо хүн гэж бодож байгаа. Хэрв та нөхрөө юм эхнэрээ үзэж байгаа бол ер нь одоо талч хүн таныг тэгж боддог байх нь шүү. Ер нь маш өөдрөгөр бодод юм байна. Маш гоё world гэдэг хөзөр маань ерөөсөө бүхэл бүтэн дэлхий гэж гэсэн үг шүү дээ world. Тэгэхээр ерөөсөө бүрэн төгс одоо чамаас илүү хүн байхгүй ч гэдэг юм уу тийм. Энэ ерөөсөө төгс миний хувьд бол төгс хүн гэж бодод юм байна. Тэгээ таны итгэл үнэмшил чинь таны сонгосон үзэр чинь өөрөө таны итгэл үнэмшил чинь өөрөө одоо нөгөө юу хүсснийг ингээд сорон шиг татах болно гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та нэг өсөнтэй манай монголоор хэлбэл нөгөө эерэг өөдрөг бодолтой таны бодлоос бүх юм үүдэлтэй гэдэг шиг эерэг өөдрөг бодол чинь танд ингээд сайн сайхан бүхнийг авчрах болно гэдэг хэлээд байна л да. Тийм мессежийг та сонгож тэгээд таны бодож байгаа хүн таныг маш гоё өөдрөгөөр боддог юм байна. Аян гоё өөдрөг бодолтой хүмүүс төр ч одоо өөр юу гэж асуух юм да одоо. За энэ харьцаад бол цаашдаа ер нь яг энэ бодлын нэг хэвээрээ энэ цаашаа димээрээ байх уу гэдэг нэг бодоод асуугаад үзье. Нөө маш хүчрхэг хүч чадалтай л гэж бодож байна. За гоёгоо зөкслөнтэй ерөөсөө цаашд бол ерөөсөө од болно л гэж шүү. Тэгээ хүсэл биелнэ л гэж юм. Ер нь маш өөдрөг маш гоёор бодож байна ер. Энд ерөөсөө тийм сөрөг юм ерөөсөө байхгүй. Цаашид одоо тийм үр жимсээ хурааж авна нэг хамтдаа босгож бүтээсэн амьдралаасаа ч юм уу эсвэл цаашд ингээд хамт амьдрах ч юм уу энэ хүнээс ингээд ерөөсөө одоо юу гэдгийг гэр бүл маань болно үр хөвгөлтэй болно ч гэж бодож байгаа хүмүүс байна. Одоо магадгүй жирэмсэн үр хөвгөлтэй болох гэж байгаа хүмүүс ч байна. За ер нь хүсэл нь биелэн энэ их хоорондоо их гоё зохицолтой гоё хүмүүс байна л да. Тийм болохоор бүх юм айгүй гоё өөдрөгөөр гарч ирж байна. Хоёулаа хүчээ нийлүүлээл одоо тэгээд нэг нүүр тулаал тий. Одоо бүхэл юмд хамтдаа нүүр тулаал одоо үзнэ л гэж шүү дээ тий. Ямар ч хэрүүл урал тэмцэлгүй байя гэж юм. Жижиг сажиг хэрүүл урал дөрөөсөө хэрэггүй л гэж юм. Одоо нэг хэрэг тийм хэрүүл урал хийхээр бол ойлголцоод бие биендээ ингээд нэг өсөндөө ярилцаад бууж өгөх талаараа тий. Одоо хоорондоо тэмцээд байх ш. Жохон бууж өгөөд явхад бол энэ харьцаа одоо нэг айгүй тийм өөдрөг их гоё харьцаа байна л да. Цаашдаа ч гэсэн тийм л гарч ирж байна ер нь тий. Ер нь мөнгө санхүүгийн орлого сайтай өнөр өтгөн гэр бүлтэй болох ч юм уу тэгээд янз янзын боломжуудаар дүүрэн их сайхан харьцаа байна. Зөвхөн ер нь ямарваа нэгэн асуудал туллаа гэхэд ингэж хоорондоо нүүр тулж ингэж үзэлцэхээсээ илүү бие биендээ бууж өгөөд явчихвал энэ харьцаа айгүй цаашаад айгүй өөдрөг гоё гэрэл гэгээтэй байхаар юм байна. За зөвлөгөө гэж байх уу? Зөвлөгөө хөзөр гэж байна уу? За зөвлөгөө хөзөр дээр болохоор зөвлөгөө хөзөр дээр болохоор ер нь нэг яг хөдөлмөрч байдлыг илэрхийлсэн. За тэгэд хөдөлмөрийг нөгөө нэг баг гэхгүй голохгүй одоо хөрөнгө мөнгөийг ч юм уу орлогыг ерөөсөө баг гэж голохгүйгээр ингээд явхад бол цаашд бол ингээд өндөрлөх төрнээ. Одоо бол мөнгө санхүүгээ нэг айхтар тийм юу гэх юм
элбэг хангалуун бүр ингээд нэг тийм дүүрэн биш ч гэсэн ингээд орлого тасрахгүй ямар ч гэсэн ингээд багч гэсэн мөнгө төгрөгийн орлого орж ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлмөр таныг хүсэж байгаа амжилтанд чинь хүргэнэ. Баг гэж голдохгүй л гэж. Баг гэж голох юм байхгүй. Цаашаад ингээд нөгөө одоо нэг хөрөнгө мөнгө чинь нөгөө ерөөсөө ихийг олохтой гол нь биш. Яаж зарцуулахтай л гол нь байдаг гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм болохоор зөв зарцуулаад явхад бол өөрсдийнхөө хүсэж байгаа өндөрлөгт бол хүргэнэ л гэж юм л да. Хөдөлмөрлөөл байгаа мөнгө хөрөнгөө хүргээд явж байхад бол хүсэж байгаа өндөрлөгтөө нэг өдөрлөх хүрнэ л гэж. За тэгээд гэр бүл найз нөхдөр гоё тийм хөгжилтэй, аз жаргалтай, хамтдаа ингээд байж хад болно доо л гэдэг. Одоо нэг аятайхан хүмүүс энэ сонголтыг яг л өөрсдийнхоороо одоо нэг мончгөрөөрөө гэдэг шиг тийм өөрсдийнхөө чадлаар ажиллаж хөдөлмөрлөөл одоо жинхэнэ бие биедээ сэтгэлээ зориулаад явж байгаа хүмүүс үзэж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд таныг өөдрөг үзэл болвол одоо энэ ерөөсө хүч юм. Тийм болохоор таны дээр нэг өөдрөг үзэл хорвоо дэлхийгээс одоо өөртөө нэг хүсэж байгаа бүхнээ татаж чадах болохоор өөдрөг үзлээл одоо өөдрөг үзэлтэй байхад бүх юм болно доо л гэдэг санааг илэрхийлсэн онцлог болж байна да. Таны сонгосон хөзөр тийм хөзөрөө стар гэдэг. Та ер нь өөрөө өөдрөгч хүн байна. Өөдрөг хүн өөртөө итгэлтэй өөдрөг байхад бол бос бүх юм аяндаа болно доо. За ийм онцлог болж байна. Нэгдүгээр группийн онцлог. Сайхан товч бөгөөд тодорхой одоо хоёр биендээ итгэлтэй тийм сайхан хүмүүс үзэж сонсож байгаа юм байна гэж бодлоо. За амжилт хүсье. Энэ группийн онцлогыг сонссон хүмүүст амжилт хүсье. За хоёрдугаар групп. За хоёрдугаар группийн юм гоё ямар юм бэ одоо? Модон дунд номын сан ич хэдийн л юм байдаг шээ. Модон дунд номын сантаас гоё стикертэй. За сонгосон хөзөр нь болохоор baggage гэн ачаа гэсэн үг нь тийм ачаа. Baggage ачаа. Тэгээд emotional baggage can weigh down relationships, unpack it. За би ч англиар уншна гэж зүгээр том санагдал болох гэж. За сэтгэл хөдлөлийн ачаа бол харилцааг хүндрүүлдэг, үүнийг задлах гэж байна. Ачаа тэш. Хит их сэтгэлийн хөдлөл нь болохоор нэг харилцааг хүндрүүлдэг л гэж байна л да. Тэгэснэ доо юу вэ гэхээр одоо нөгөө аливаа одоо ингээд хоорондын харьцаанда хит их сэтгэл хөдлөлөөр хүлээж авахгүй байхыг хэлж байна л да. Нэг цаг минут хором тутамд ингээд хувирж өөрчлөгдөөл одоо чи тэгвэл тэглээ би ингүүл инглээ гэдэг яахгүй. Нэг юм нэг жоохон юутай нэг тогтвор сууршилтай харьцааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Нэг итгэсэн бол итгэсэн тэгэл итгэсэн ч ихтэй ингээд байж ах чинь. Тэгэхгүй бол ингээ яадаг вэ гэхээр энэ яг эндэн дээр болохоор юу гэж хэлж байгаа юм гэхээр одоо жишээ нэг уцаа авахгүй байхад нь хүртэл одоо ингээл нэг цаанаа юу ч хийж байгаа юм бэлээ, нэг ажилтаач байгаа юм бэлээ, одоо би юу ч хийж байгаа юм бэлээ, за нэг хоолойдож байгаа, магадгүй уцсааныхын цаныг дууссан юм байна, за магадгүй уцс нь одоо уцаа сонсохгүй байгаа ч юм уу гэж бодохгүйгээр энэ бол жишээ шүү заяа. Тэгээд
Ерөөсөө яагаад утсаа авдаг юм гэдэг ч юм уу тий. Одоо хинтээ байгаа ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү маягаар ингээл нэг амар сэтгэл хөдлөл ингээд амар эмоц ихтэй тэгэл бодохоор дандаа буруу зураг бодоод л одоо ердөө за тиймэрхүү байдал магадгүй хэд давмгаалаад байдаг байж магадгүй энэ харьцаан дээр тийм болохоор танд баг энэ хөзрийг сонгож байгаа бах. Тийм болохоор таны аливаа сэтгэл хөдлөлийн харьцаа бол хэтэрхий их сэтгэл хөдлөл бол хүнд ч өөртөө ч одоо нөгөө нэг дарамттай төвөгтэй шүү дээ. Нэг жоохон хүлээцтэй тогтвортой тэнцвэртэй итгэлтэй байхыг илэрхийлсэн хөзрийг сонгож ээ. За энэ харьцаа за нэг өдрөө ажил явуулдаг. За энэ харьцаа цаашид гэж энэ хүн таны бодож байгаа энэ хүн одоогийнх нь нөхцөл байдал нь ямар хөө байна гэж үзээ. Одоогийнх нь нөхцөл байдал ямар байна энэ хүн. Одоогийн нөхцөл байдал нь вау. Тэрхэн гоё тийм гэр бүл дотроо гэр бүл хэсгэл байна да. Заримдаа жоохон гонигдж байна. Зарим үед жоохон гонигдж байна. Урам хугарч жоохон нэг тийм орхигдсон юм шиг мэдрэмжтэй байна. Тэр яагаад вэ? Гэтэл зүгээрээ санаа зовох юм бол байхгүй юм байна. Тэр нь бол төр зүрийн асуудал болтой юм байна. Хүн одоо нөгөө дандаа баяр баясгалтай байна ч гэж юу аах вэ? Тэгээд ямар дандаа хэтэрхий их аз жаргалтай харьцаан дунд ч гэсэн хүнд нэг тийм цаанаасаа өөрөөсөө нэг тийм одоо юу гэх нэг тийм гониглах цаг уу бас орж ирдэг шүү дээ тийм ээ. Одоо мөнхийн өөдрөг мөнхийн аз жаргалтай явдаг хүн ч гэж юу аах вэ? Тийм л юм. Энэ хоёрын аяг гэдэг хөзөр маань яг нэг хайр сэтгэлийг илэрхийлсэн харилцаа холбоор гэрэлтэй хамтрагч хайр сэтгэлийг илэрхийлсэн хөзөр байдаг бол та. Гэтэл тэрэн дээр нэг жаахан урам хугарах юм гарч ирсэн байж магадгүй юм байна. Одоо танд юм уу? Тэгээд танд л гэсэн үг л дээ. Яагаад гэвэл эн чинь та өөр хүний талаар бодож үзэж байгаа учраас тэр хүн таны талаар юу гэж бодож байна гэдэг уншлага болж байгаа учраас тэр хүний одоогийн байдал нэг жаахан урам хугарсан байдалтай нэг жаахан гуниглангуй байна. Гэтэл гэлээгээд бүр одоо тийм за энэ урам хугарсан байдал нь гэтэл тийм юунаас болоод юм гэдгийг үзье. Энэ зөвхөн тантай харьцаанаас юм уу? Эсвэл юу юм уу? Зүгээр өөр асуудлаас юм уу гэдгийг нэг үзээ тань. Энэ урам хугарсан байдал юунаас болоод юм бэ гэж. Энэ урам хугарсан байдал тантай харьцаанаас үүссэн байх магадaltaй юм байна шүү. Энэ гониглож байгаа урам хугарсан байдал нь магадгүй нэг жоохон тийм ихтгэл үнэмшлээ алдсан байдал юм уу, нэг тийм байдал орж ирж байна. Одоо ингээд би чамд одоо ингээд бүх сэтгэлээ зориулаад байхад чи тэгсэнгүү гэдэг ч юм уу, эсвэл бодлоо магадгүй энэ дэр нэг жоохон хуурамч байдал үүссэн байж болно. Тэгээ тийм байдал дээр урам хугарсан жоохон сэтгэлээр унтсан байна. Тийм. За тэр хүний одоогийн байдал ийм л байгаа юм байна. Одоо би ингээд өстө бүх юмаа гэд ингээд тэг өөрийг чинь бүх юмаа гэд ингээд бодож яхад урам хугарах нэг тийм үйлдэл болжээ. Гэтлээ таныг тэгэж нөгөө нэг өөрийнхөө хувьд урам хугарсан ч гэсэн одоо бүх юм нураад унчлаа гэж бас хараж бодоогүй байна л да. Нэг жаахан сэтгэл дундуур болох нэг асуудал үүсч байна. Магадгүй тэр нь таны энэ нэг хэтэрхий эмоцтой нөгөө нэг альва нэг жоохон жижиг юм жоохон дэврэгдэг нэг асуудал байгаа тань л да энэ дээрөөсөө. Нэг жижигхэн асуудал бараг асуудал болохооргүй юм ингээд томруулж ирээд бүр ингээд
одоо нэгсэндээ та өөрийнхөө сэтгэл хөдлөл сэтгэл хөөрөл одоо юу гэдгийг тэрийг хянж чадахгүй байгаа байдлаасаа болоод жижиг асуудлыг бас томруулах асуудал ч л гарч ирж болно. Янз бүрэлтэй ер нь бол. За тэгвэл тэр хүн одоо тэгвэл ер нь таныг юу гэж бодож байна вэ гэдэг дээр нөгөө тань гоо сэдв тэр хүн таныг юу гэж бодож байна? Тэр хүн таныг одоо нөгөө нэг хайр дуртай одоо юу хүн юм чинь тийм ээ, одоо юу гэх хоорондоо харьцаатай ийм хүн юм чинь нэгсэндээ танаас захидал танаас ингээд нөгөө ямар нэгэн үйлдэл хийхийг хүлээж байна. Та магадгүй яг одоогийн энэ нөхцөл байдал дээр тэр хүнтэй харьцаа холбоогүй байгаа бах. Энэ урам хугарсан энэ нэг ийм асуудлаас болоод төр зүрийн юм одоо нөгөө харьцаа холбоогүй байдал үүсчээд байгаа бол тэр хүн танаас одоо захидал мессеж одоо юу гэх юм тийм юм эрхийг утас дуудлага эрхийг хүлээж байна. Юу гэж бодож байна тэгвэл? Нэг жоохон хүүтэн хүн байна тийм хүүтэн жоохон одоо тийм одоо намайг бодохгүй байгаа юм бах та ямар хүүтэн одоо жоохон сэтгэлгүй юм бэ гэж бодож байгаа хгүй юу? Одоо би тэр хүний сэтгэлд нь байхгүй байх та одоо ямар сэтгэлгүй юм бэ гэж бодоод байна. Эсвэл бүр өөр хүнтэй харьцаа холбоогүй байгаад ахар чинь бүр өөр эсвэл өөр хүнтэй байгаа гэж бодож байна. Эсвэл надад хайргүй сэтгэлгүй юм байгаа гэж бодож байна. Яасан хүүтэн сэтгэлгүй юугүй хүн юм бэ? Одоо гэж бодож байна. Гэхдээ танаас бол захидал мессеж хүлээж байгаа. Таныг эргээд өөртөө холбогдно гэж итгээд хүлээж байгаа байхгүй юу? Гэтэл та өнөөдөр одоогийн байдлаар жишээ нь харьцаагүй яриаггүй байгаа юм байна. Тэгэхээр таныг бүр эсвэл өөр хүнтэй ч болцсон юм уу? Эсвэл намайг одоо би сэтгэлд нь байхгүй ч юм уу? Намайг бодохгүй ч байгаа ч юм уу? Ямар өөдгүй юм бэ сэтгэлгүй юм бэ гэж бодож байгаа байхгүй юу? Энэ за өөр тэр хүн таны талаар өөр юу бодож байна уу? Тэгэл өөрөө нэг аюу тийм тайван байх гэж хичээж юм л да. Шийдвэртэйхэн шиг тайван байх гэж. Одоо таныг хүлээж байгаа нэгсэндээ тайван байж чадахгүй юм л да. Ингээд сэтгэлээ амар тайван байлгаад байж чадахгүй нэг юм гинтийн шоконд орсон хүн чинь ингээд тайван байх гэж хичээж юм. Баланс тэнцвэрээ олох гээд шудраг үнэнээ тогтоох гээд бас тэгж бодож байна. Одоо чиний зөв миний буруу гэдэг ч юм уу эсвэл чиний буруу миний зөв гэдэг юм уу тэр тал дээр айгүй бодоод ингээд тайвширж ээж ингэж нөгөөстөө үнэ бодоод л байна. Бодож айгүй тийм тэр бүх болоод өнгөрсөн байдлыг ч байд юм уу бодоод ингээд тэнцвэрээ олох гээд тэгэхээр өөрөөс чинь одоо нэг захидал харилцаа холбоо эргээд нэг холбогдохыг л айгүй хүлээж юм л даа хүн. Өөрөө бол эргээд эхэлж холбогдохгүй гэж бодож байна. Өөрийнхөө зүгээс ягаад гэвэл одоо баг ингээд нэг буруутай хүн нь өөрийг чинь ямчин би бол эргээд эхлээд холбогдохгүй одоо уучлалтгүй юм уу эсвэл нэг юу яах хүн нь одоо өөрийг чинь болохоор би зүгээр ингээд төсвөр төвчээртэй ингээ хүлээнэ гэдэг. За тэгж бодод байна да энэ хүн.
Өөр хин нэгэн гараад ирсэн байх үед гэдэг юм уу. Тэр бас тэгж их болоод байна шүү. Өөр хүнтэй болцсон ч юм уу. Эсвэл өөр тэрнтэйгээ байгаа ч юм уу гэд. Тэр нэг энтэйгээ байгаа биз ч гэдэг юм уу. Тэгэж бодоод байна. Тэгэхдээ өөрөө бол танд айгүй гэрүүл маань сэтгэлтэй. Өөрөө тэр хүн чинь нэгсэндээ таны гэрүүлийн хүн л байгаа дах шиг байх юм даа. Нэг хурц юм уу, ихнэр ч юм уу. Бүр ингээд бүр найз залуу бүр нэлийн ойр дотны харьцаатай хүнтэйгэл гинтийн юм жоохон төлөвлөөгүй тийм жоохон шоконд орох асуудал үүсчихэл тэгээд энэ хүн чинь гомдоод нэгсэндээ явчихад байгаа байхгүй юу. Тэгээд буруу тань болохоор таныг болохоор эргээд нэгэд нэг надтай холбоо барина, харьцаа барина, барих ёстой. Тэр болтол би буруугүй учраас би эргээд холбогдохгүй. Тэгээд таныг яасан тийм одоо нэг хүүтэн өөдгөө сэтгэлтэй юм би одоо захидал занаач бичихгүй байна гэж хүлээж байгаа байхгүй юу. Энийг бодохдоо болохоор таныг бас өөр хин нэгэнтэй байгаа ч юм уу гэж бодоод. Бас дундуур нь хардах сэтгэл нь бас бодогдоод байна л та. Тэгээд өөр хин нэгэнтэйгээ байгаа биз гэдэг ингээд бодоод. Тэгэхдээ өөрийнхөө зүгээс шийдээд байгаа юм яг юу вэ гэхээр би буруугүй учраас би ингэж нэг юу яахгүй. Эхлээд би харьцаа холбоо тогтоож ингээд мессеж бичихгүй ч гэдэг юм уу. Уцаар ярихгүй ч гэдэг юм уу. Тийм байна. Энэ ер нь нэг 3 дахь нөхөр хин амьдрал дунд нь орж ирээд нэг жоохон гэр бүл өмүүлээд хин нэг зовоогоод сэтгэлийг нь шархлуулчаад байна л да. Бүр хүзрэн тас эсэргээрээ нөгөө хүн чинь тийм одоо саяг хүртэл уншсан уншлагын одоо ингээд нэг эсрэг байр суурь бас байж болох юм шиг ер нь бол нөгөө хүн чинь өөр хин нэгэнтэй яваад таныг одоо ингээд тодорхой хэмжээгээр гомдоогод та ингээд тэр буруутай юм чинь надтай холбоо барихгүй би эргээд ахиж холбоо барихгүй гэдэг аль болох өөрийгөө тайвшруулж ингээд байх гээд би эхлээд холбоо барихгүй ер нь тэгээд юу яа одоо нэг шудраг үнэн нэг тогтооно гэсэн маягтай. Бүр эсрэг байр суурьж байж болно гэсэн үг шүү. За. Тэр өөрсдийн нөхцөл байдал дээр ойлгоно гэсэн үг шүү дээ. Тийм. Ерөнхийдөө л нэг тийм 3 дахь хүн амьдралд орж ирснээс болж гэр бүлийг өмүүлсэн тэгээд нэг тийм харьцаа л байгаа байхгүй юу? Зарим нь болохоор 3 дахь хүн орж ирээгүй байсан ч орж ирсэн байх магадaltaй гэдэг хардталтын үднээсээ энэ бүх асуудлууд үүссэн байх бас магадaltaй байгаа даа л да. Тэгээ бүр алсын ирээдүгөө ингээд бодоод явахаар зүгээр энэ харьцааг орхиод ингээд баг заримдаа зүгээр ингээд нөгөө сэтгэлээ шаналгаж ингээд тэр хин нэг ингэж хүлээж харж 3 дахь хүнтэй байх юм ч юм уу ингэж байгаа боловч гэж хардаж бодох ч юм уу эсвэл байгааг нь харах ч юм уу тиймэрхүү байдлаас бүр залхаа зүгээр алсын ирээдүгөө бодоод энэ харьцаанаас бүр гараад зүгтаамаарч санагдаж байгаа үе байгаа. Бүхнийг орхиод зүгээр явъя мөрөөрөө явъя ганцаараа бай гэж бодож байгаа хүн ч байна. Энд чи одоо олон хүнд зориулж байгаа болохоор тэгээд өөрсдийнхөө одоо нөхцөл байдал дээр одоо нэг уруулж ойлгоно шүү дээ тийм. Ерөнхий мессежийн чиг хандлага нэг тийм 3 дахь этгээдтэй холбоотой шүү тий. Аль талдаа ч 3 дахь этгээдтэй холбоотой юм гарч ирээд байна. Гэр бүлийн харьцаа өмүүлсэн нэг тийм хүний тухай юм гарч ирээд байна шүү. За тэгээд 3 дугаар группийнхний тэр хүн таны тухай юу гэж бодож байна вэ гэдэг энэ 2 дугаар группийнхний 2 дугаар группийнхний тэр хүн таны тухай юу гэж бодож байна вэ гэдэг уншлага болохоор тэр хүн бол өөрийгөө буруугүй эсвэл тэг өөрийгөө буруугүй учраас таныг эргээд холбоо барина биз гэж бодож байгаа нэг хөлбөр байна. Хэрв одоо нөгөө та тэр алдаа гаргасан хүн нь бол хэрв алдаа гаргасан хүн нь эсрэг хүн нь бол тийм бас эсрэгээрээ гэсэн үг байхгүй юу? За тэгж л бодоод байна.
Зарим үед энэ алсын юугаа бодоод яшиг зүгээр энэ харьцааг холбоог орхиод явъя гэж үрд бодож байна. Гэхдээ энэ хүн айгүй тайван байх гэж маш их хичээж байна. Түүнээс биш ер нь бол тайван байж чадахгүй байна. Таныг айгүй хөөдөн ингээд яаруу баг намайг ингээд сэтгэлд нь баг би байхгүй юм уу? Эсвэл тэрс 3 дахь хүнэл сэтгэлд нь байх гэдэг ингээд одоо маш их юм бодож хямарч байгаа юм байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ харьцаад ихтэй та өөрөө одоо нэгсэндээ тэр хүлээж байгаа харж байгаа тал нь байх магадлал нь одоо бүр тийм 70-80% таа шүү тийм. Заримдаа бүр одоо энэ бүхнийг орхиод одоо ердөө зүгээр ганцаараа зүгээр нэг яа энэ нэг бас энэ айгүй тийм нэлийн сэтгэлийн шарах хиний альж талдаа бай тийм айгүй тийм сэтгэлийг шархлуулсан нэлийн гүнзгий бас нэг тийм шархлуулсан заваацсан харьцаа байгаа юм л да. Тийм болохоор энэ бүхнийг бүр ингээд өөртөө ингээд орхиод зүгээр мөрөөр ингээд ганцаараа явах юм уу ч гэж бодож байна л да. Энэ бас хүний сэтгэлийг бас нэлээд шаналгасан харьцаа байна. Хэцүү харьцаа байна. Тийм болохоор энэ дээр өгнө сэтгэл хөдлөлийн ачаан харилцааг хөндрүүлдэг гэж байгаа. Тэгээ таны сонгосон үзүр сэтгэл хөдлөлийн харилцаа. Тэгэхээр аль болох нэг 50 байхыг л одоо танд зөвлөсөн үзүр байна л да. Янз янзаар уруулж бодохгүйгээр одоо тэгэл ерөөсөө 50 байхыг л илэрхийлсэн л үзрүүдлээ сонгогд юу багаж гээд ачаа тэшгсэн энэ үзүр маань тийм үзүр сонгосон байна. Багаж гээд. За 2 дугаар группийн уншлага ингээд өндөрлж байна. Энэ бас жоохон тийм бас тийм амаргүй зовлонтой харьцаа болчихсон байгаа юм байна л да. Ер нь бол за 3 дугаар группийн уншлага эхлэж байна. За түлхүүр хөзөр. За Romance and Love гэдэг энэ хөзрийн сонгосон хөзөр маань болохоор за энэ The X гэсэн хөзөр байна. Healing from past heartbreak takes time. Be patient with yourself гэж юм. За X хөзөр маань юу гэж илэрхийлж байна вэ гэхээр X хөзөр маань болохоор өнгөрсөн зүрхний шарахыг эдгэх нь цаг хугацаа шаарддаг тул өөрөө төвчээртэй байгаарай гэж байгаа байхгүй юу. Энэ гэсэндээ X-ийн энэ харьцаанаас нэлээд сэтгэлийн шарах авсан хүмүүсийн одоо сонголт болох гэдэг байна. Тийм болохоор цаг хугацаа бүхнийг эдгээдэг болохоор л төвчээртэй байгаарай л гэж нь өрдөө. Ёстой цаг хугацаа бүгдийг эдгээдэг дээ тий. Түүнээс ш бас сэтгэл шарахтай харьцаач одоо тийм амарын бишэлтэй хүн хэлж байгаа шиг. Тэгэхдээ цаг хугацаа бүгдийг эдгэх болохоор тэгэл одоо аль болох тайван байхыг хичээгээл яхаас өөр замгүй л гэсэн санал байна л да. За тэгвэл одоо тэр таны тэр бодож байгаа хүн одоогийн байдал нь юу яг ямар байгаад байгаа юм. Тэр хүний одоогийн байдал. Тэр хүний одоогийн байдал бас нэг тийм сайхангүй л байх шиг байна шүү дээ тий. Нэлээд бас гонёглонгоо бас би бас ер нь яг юу хийж юу яаж юу хийж юу гэд бас бодох цаг үе байна хөргөн.
Тэгээд Four of Swords гэдэг үзүр маань болохоор ирээдүгээ ингээд төлөвлөөд ингээд эрх зүүж бодоод тэгээд өнгөрснийг бас болоод өнгөрсөн бүхнийг бас бодоод тийм ээ. Нэг тийм урам нь хугарсан жоохон тийм бодол эрх зүйлэл болсон. За цаашд ингээд ирээдүгээ ингээд одоо ингээд бас ирээдүгээ ээж бодож чинь тийм. За одоогийн нөхцөл байдал нь тэр хүнийг иймэрхүү байдалтай байна. Амархан байна. Энэ байдал дээр ямар ч гэсэн одоо нэг шийдвэр гаргахгүй бол одоо ингээд болохгүй. Ер нь шийдвэр гаргаж л байна л да. Гаргах шатандаа л явж байна л да. King of Swords гэдэг чинь тийм. За энэ хүний шийдвэр гаргаж байгаа шийдвэр нь болохоор яг одоо гэр бүл талтай. За би одоо ер нь ингээд нэг алсын ирээдүгөө бодоод ингээд шийдвэр гаргахтаа болохоор ер нь гэр бүлээ бодъё доо гэж шийдвэр гаргаж шүү. Одоо гэр бүлийнх нь хүн нь та юм уу эсвэл одоо нөгөө өөр гэр бүл байд юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр за ер нь гэр бүлтэйгээ бай да гэдэг шийдвэрийг гаргаж байна. X гэхийг бодоход та нэг 9 доо одоогийн байдлаар за цааш нь уншиж ярьдаг. Бүр шийдвэр гаргаж чадахгүй ингээд нэг хөдөлж чадахгүй бүр нэг яаж шийдэхээ мэдэхгүй ингээд гониглаа бодоод одоо эцэст нь ингээд нэг эцсийн бүлэгтээ яг яасан дээр үгээд ингээд алс ирээдүгээ бодоод шийдвэр гаргах гэж чадахгүй байгаад байсан болвол одоо бол шийдвэр гаргасан тэр шийдвэр гаргасан талдаа одоо нэгсэндээ байр суурьтай болсон гэсэн үг. Энэ хүн чинь шийдвэр гаргах гэж бас нэлээд бас бодсон байх шүү ер нь бол. Тэгээ одоо гэр бүлтэйгээ бай да гэдэг шийдвэр дээр нь бууж байна. Өөр хүүхдтэй гэр бүлтэйгээ бай да гэдэг шийдвэр дээр. Тэгээ хэрэг ингээд нэг та гэр бүл нь биш эсрэг талынх нь хүн бол таныг одоо ингээд нэгсэнтэй зүгээр сэтгэлдээ л ингээд одоо хатгалж харж явъя да гэдэг шиг. Тэгээ да ер нь бол одоо байгаа газар бол гэр бүлээ сонгож яйтал гэж бодож байна л да. Одоо таныг бол зөвхөн сэтгэлдээ таныг ч юм уу тийм эсвэл нөгөө талаа ч юм ингээд зөвхөн нэг сэтгэлдээ л хатгалъя гэж. За энэ хүний одоогийн байдал юм байна. За таны тухай юу гэж боддог вэ? 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 Та эсвэл энэ юу яах магадлал нь илүү өндөр болоод явлаа. Та гэр бүлийнх нь хүн нь тантай хамт энэ гэр бүлээ одоо юунда бай. Гэр бүлдээ үлдээ гэдэг шийдвэр. Өмнө нь магадгүй нэг өөр харьцаатай хүнтэй байжгаад гэр бүлдээ буцаж ирж байгаа хүний одоо та одоо хинэр нь үт юм уу тийм хүн үзэж явах магадлал маш өндөр болоод явчлаа л да. Ойлгогдож байна уу юу? Яг ийм нөхцөл байдалд байгаа хүн бол ойлгоно л доо нэг. Таныг гэр бүлээ амьдралын ноён нуруу ачааг хамтдаа үргэлжлээд одоо нэг алсын замдаа хамтдаа явах хүн гэж бодож байна л доо. Тэгэхээр энэ хүн дундуур нь одоо нэг өөр харьцаанд төр байжгаад гэр бүлдээ буцаж ирэх хүн байх магадлал нь маш өндөр юм байна.
За таныг юу гэж боддог вэ? Энэ ч харин өстой. Их тайлж уншихад их хэцүү. Эйдрэтэй харьцаа байх чинь вэ? Таныг юу гэж боддог вэ? Таныг болохоор X гэдэг үзэр сонгож байгаа шүү дээ. Энэ хүн таныг бодохдоо болохоор уулнаараа одоо яг нэг амьдралын минь одоо нэг учрах ёстой. Одоо энэ амьдралын насанд нь одоо заавал тохиолдож учрах ёстой л хүн гэж бодож байгаа байхгүй юу? Гэтэл та хоёрын харьцаанд 3 дахь хүн орж ирээд энэ амьдралыг ингээд нэг жоохон юм нэг одоо юу гэх нэг нуралтанд оруулсан нэг тийм юм гарч ирээд байгаа байхгүй юу? Таныг юу гэж боддог вэ гэдэг дээр гарч ирээд байгаа юм. Гэхдээ тантай амьдралд ачаагаа хамтдаа өөрөөд одоо нэг хайртай хүн маань амьдралд минь учрах ёстой хүн гэж үздэг байгаа байхгүй юу? Гэтэл энэ 3 дахь амьдралд нь өөр хин нэгэн оруулж ирсэн хүн нь та байх магадлалтай болоод явчлаа л доо боржг. Тийм байна. Тийм учраас энэ хүний одоогийн байдал нь ийм гониглонгуй одоогийн байдал дээр энэ хүн чи айгүй гониглонгуй алс ирээдүгэ ингээд нэг бодоод тэгсэн ч ихсэн одоо тантай гэр бүлтэйгээ хамт байя гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм байгаа байхгүй юу? Хичнээн гониглж гомдож одоо нэг өсөндөө ингээд нөгөө хэцүү байсан ч гэсэн эцсийн бүлэгтээ би гэр бүлтэйгээ бай одоо хайртай хүнтэйгээ бай амьдралын хамтдаа алсын холдоо ингээд нэг ачаагаад үрээд явах хүнтэйгээ хамт бай гэж бодож байгаа. Угаасаа учрах ёстой хүн маань ч гэж бодож байгаа. Гэтэл энэ дунд 3 дахь нэг хүн оруулж ирсэн хүн нь тэгэхээр таалуулж таарах гаднаа л да. Нөхрөө байд юм уу эхнэрээ ингээд нэг жоохон ингээд тодорхой байдал одоо нөгөө жоохон юу яатсан гониглуулсан дундуур нэг тийм харьцаанд дөнгөж орж ирснээсээ болоод оруулж ирснээсээ болоод гэтлээ та яг салаад одоо ингээд нөгөө тэр амьдралаа тэр 3 дахь хүнээс сонгоод явах гэж байгаа юу гэвэл үгүй. Яг амьдралын минь хань одоо амьдралын минь юу гэж бас бодоод байна л та. Тийм буруу учиртай болоод явлаа шүүр. За. Таны талаар тэгээд амьдралд минь өнөксөндөө учрах ёстой хань минь ижил минь гэж бодоод байна шүү дээ. Тэгээ одоо бүр бурханд залбирж ийн одоо ингээд гэр орныг амгалан тавин ямар чимэр байлаа одоо гоч гээд. Тэгэхээр жоохон нэлээд гониглж бодоод эцсийн бүлэгтээ одоо тэгээд нэгтэй ингээд хуурсан яасан 3 дахь хүн гарч ирсэн байлаа ч гэсэн
байлаач гэсэн одоо энэ бүхнийг тийм амьдралаа бүрэн бүтэн байлгал гэдэг санаалдаа ер нь бол тийм манайд тэгдэг шүү дээ. Амьдралаа бүрэн бүтэн байлгая, өөр хүүхдээ бүр эцэгтэй ихтэй бүрэн бүтэн байлгая гэж бодож байна л да. Тийм болохоор одоо өстө бурханд залбираад гуугаад одоо гэр бүлийг минь бүрэн бүтэн байлгаад өгөөч гэж гуйж залбирч бүр сэтгэлтэй бол тийм байгаа юм байна энэ хүн чинь. Таны бодож байгаа тэр хүн таныг за өөр юу гэж бодоод байна. Энэ харьцаа тэгээ цаашид өөр юу гэж бодоод байна вэ? Энэ үзэгнүүд минь орж юм уу? Нэмээд гэр бүлтэй харж хандъя. Мөнгө санхүүгээ гэр бүлтэй зориулъя. Эхнэр хүүхдээ зориулъя гэдэг юм одоо тийм. Энэ харьцаа нэг тийм өөр хүнтэй нэг төр зөөр явуулдаж нэг гурдагч итгээд амьдралдаа нэг оруулж ирээд гэр бүлийн харьцаагаа нэг жаахан юу болгочхоод эргээд зас залруулъя даа гэж бодож байгаа хүмүүсийн харьцаа болдог явчихлаа. Тийм одоо. Ажилч хөдөлмөрлөе, дөрөвтэйхэн шиг ажилч хөдөлмөрлөе цаашаад гэр бүлтэй мөнгө төгрөг санхүүгээ зориулъя, жоохон гэр бүлийнхэндээ жоохон сэтгэл гаргая гэж бодож байна. Тэгээд тэр X болсон тэр одоо орж ирсэн харьцааг ер нь болий гэр бүлтэй үлдъя гэдэг тийм шийдвэр гаргаж байна да. Гэр бүлийнх нь харьцаан донд нэг хүн орж ирээд за одоо нэг жоохон модон мэдээ гэдэг шиг юу яагаад вэ? Гэр бүлийнх нь харьцаан донд хэн нэгэн гарч ирээд энэ гэр бүлийг нэг жоохон өмөрүүлж самруулад тэгээ эцсийн бүлэгт нь арай нэг гэр бүлээ алдчихгүйхэн шиг одоо тэр нэг гуравдагч амьдралд нь орж ирсэн этгээдийг тавьж одоо ерөөсөө тэрнтэй харьцаагаа болоод эхнэр хүүхэдтэй юм уу нөхөр хүүхэдтэй ингээд цагаа зарцуулаад гэр бүлтэйгээ байх хамтдаа баяя да. Үр хүүхдээ өмчлөхгүй байх шийдвэр гаргая да гэдэг дээрээ тийм шийдэж байгаа. Тийм уншлага байгаад байна. Тэгээд одоо зүгээр нэг тийм ажилч хөдөлмөрлөж жоохон амьдралынхаа төлөө жоохон ажилч хөдөлмөрлөе гэр орныхоо төлөө ажилч хөдөлмөрлөе гэсэн нэг за тийм төрлийн уншлага болж байна. Тэр хүн таныг болохоор одоо яг юу гэж бодож байна уу гэдэг дээр болохоор тэр хүн таныг одоо нөгөө амьдралын минь ачаа хамтдаа үргэлцээд алстай хамтдаа явах одоо нэгсэнтэй гэр бүлийн мөн хүн хамтдаа одоо нөгөө бүхнийг даван туулах тэгээд амьдралд угаасаа учрах ёстой хань ижил минь баг нөгөө одоо бурхнаас өгсөн нөгөө хувь заяаны минь хань ижил гэж бодож байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр нөгөө нэг өөр нэг хин нэг нь орж ирсэн харьцааг одоо тоохгүй ч байж гэж байх уу одоо тэгээд тийм болцсон байсан ч гэсэн тэр харьцааг одоо ингээд яалтаа ч үлээдэг л одоо нэг юу гэх юм гэр бүлээ бүрэн бүтэн байлгах сонголт хийх талаар л бодож байгаа. За тийм л уншлага болж байна. За тэгээд энэ чинь хоёр талтай шүү дээ. Нэг тал нь болохоор та өөрөө энэ сонголт хийж байгаа юу хүн байж болно. Тийм ээ. Гуравдагч хүн оруулж ирсэн хүн та байх магадлалтай эсвэл нөгөө талч байх магадлалтай. Эцсийн бүлэгтээ ер нь бол гэр бүлээ сонгож байгаа. Гэр бүлээ сонгож байгаа, өөр хүүхдээ сонгож байгаа, гэр бүлтэй анхаарал халамжаа тавья да гэдэг тийм тал дээр шийдвэр гаргаж байгаа. За тийм л уншлага болж таарлаа. За ингээд уншлага
дуусч байна. 3 дугаар группийн сонголтын уншлага дуусч байна. За уншлагыг минь сонссон та бүхэндээ баярлалаа.